За баян урлагтай хамтдаа үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амраа маглан айлтган хүргэж байна. Баян урлаг та бүхэндээ нэрийн хуц нэвтрүүлгийнхаа за бас нэг шинэхэн дугаарыг барьж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт Баян Самын Монгол Ардын намын хорооны дарга амар өсгөлийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. За юуны өмнө нэвтрүүлгийн өмнө урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Тэгээд би одоо та бүхэнд өөрийнхөө нэрийн утсыг хардуулъя гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Баян Самын Монгол Ардын намын хорооны дарга амар өсгөлийн анх яг хэдэн онд нэрийн утастай болсон. За өдгөө хүртэл нийт хичнээн нэрийн утсыг солиод байна. Их сургуулаа 2009 онд төгссөн. Тэгээд Монгол Ардын намын нэрийн тухайн нийгмийн ардчил Монголын оюутны холбооны наримчгийн даргаар анх орж нэрийн утастай болж байлаа. Анхны нэрийн утас маань. Түүнээс хойш хонгорын түвчээ, өгшлийн түвчээ сан гэдэг одоо энэ Баянгор аймгийн сумын Баянгор сумын Монгол Ардын намын хорооны дарга хүртэл энэ цаг хугацаанд бол 6 нэрийн утас сая солисон санагдаж байна. Нэрийн утсыг одоо хичнээн олон хүнд тараасан байна таны хувьд. Олон нийтийн байгууллагад ажилладаг болохоор бид хурал зөвлөгөөнөөр тэгээ бүсийн уулзалтуудаар нэлээдгүй улс тараана. За миний одоо хамгийн их тараагдсан нэрийн утас бол нийгмийн ардчил Монголын оюутны холбооны наримчгийн дарга нэрийн утас ах гэж би боддог. Тухайд бид нөгөө сонгуулийн өмнөх жил байсан болохоос бүсийн уулзалтууд нэлээдгүй зохион байгуулж ирсэн. Би одоо тухайн жил 5000 нэрийн утас хэвлүүлсэн байсан. Бидэд одоо сүүлд ширээний нүдэнд 1000 гаруй нэрийн утас үлдсэн байсан. Тэгэхээр одоо 3000 гаруй нэрийн утсыг бол үеийнхээ залуучуудад тараасан байдаг. Таны хувьд оюутан залуучуудын байгууллагад ер нь нэлээдгүй үр бүтээлтэй ажилласан байдаг л да. Ер нь яаж явж байгаад энэ залуучуудынхаа байгууллага оюутнуудтайгаа холбогдсон юм бэ ахлын түүхэн? 2005 онд 10 жилийн сургуулиуд төгсөөд шинжлэх ухааны технологийн их сургуулийн компьютер техник менежментийн сургууль гэж энэ сургуулийн төрийн удирдлага ангид эсэж орсон. Тухайн үед бол нутаг нутгийн залуучууд одоо эвлэлд нэгдэж нэгдүгээр курстээ бол одоо хин энийгээ сайн танихгүй бол олон сайхан төхөд найзуудтай болж исэн. Тэгээ хоёрдугаар курсээс манай Увс аймгаас суралцж байсан Балчин Лувсан гэж залуу сургууль дээрээ үеийн тэнгийнхаа залуучуудыг одоо хөгжил дэвшил тэмүүлэгт намтаа туслах юм зорилготой клуб байгуулах гэсэн юм аа. Энэ клубд орж ажиллаач гэдэг. Тухайн үед одоо сургамжид төгөөлөг залуучуудыг хөншдөг одоо яг тийм дэлгэрж исэн цаг. Тэр үед бол өөрчлөлтийг өөрөөсөө хэлэх юм бол хизээ одоо өөрчлөгдөх юм бэ гэдэг нэг юм өрөө бол залуучуудын дунд түлхүү явдаг байсан учраас олон нийтийн байгууллагад ямар ч байсан ажиллаад үзье гэдэг энэ саналыг бол хүлээж авч бид нар хамтдаа 2006 онд шинжлэх ухааны технологийн сургууль дээр хөгжил нэртэй клуб үүсгэн байгуулж ирсэн. Тэгээ хөгжил нэртэй клубийнхаа нээлтийг хийгээд багш нартай бид нар сургуулийн багш нарт урилга хөргөлдөө. Тэгээ тэр урилга одоо их хөгжилтэй зүйл нэг бол Балчин битээр нөгөө техникийнхаа багш нарт авч өгдөг байхгүй. Тэгээ бид тэр урилга өгчээд явж байгаа сургуулийн коридорд нөгөө багш нарынхаа нэрийг бичсэн байсан. Тэгээ тэрийг ороод нөгөө багш нарынхаа өмнө оюутнууд сандраад нөгөө нэрийг харж өгөхөөсөө илүү нэг нэгийг тарааж агараад ирсэн. Тэгээ маргааш нь клубын нээлтэн дээр багш нар маань ирчээд залуучууд маань одоо ийм сэтгэлтэй байна. Гэхдээ алдаж онж байгаа олон зүйлүүд байгаа. Энийг илүү сайн хамбааруулж олон нийтийн ажил сайн зохион байгуулах хаа гэдэг ерөөлийг л одоо анх хэлж олон нийтийн байгууллагууд бид нар үүсгэн байгуулж орж ирсэн. Түүнээс хойш бол нутаг орн руугаа ажилласан хонгорын төчөдрөм босоолог нутгийнхаа залуучуудаа байгуулж 2008-9 онд бид нар чи үндэсний хэмжээний 21 байгууллагын залуучуудын байгууллагын шилдэг шалгаруулах одоо номинацид нэр дэвшиж 2009 онд бид нар орон нутгийн шилдэг салбар холбоогоор байгуулагдаж. За тэгээд сүүлд нь сургуулаа төгсөөд бас шинэхэн дипломтой залуучуудад бол улс төрийн намуудаас тухайд санал ирж ирсэн. Өөр бизнесийн байгууллагаас санал ирж ирсэн. Олон нийтийн байгууллагад ажиллаад яваад ирэхээр энэ нийгмийн итгэх өөрөө ирэхгүй одоо суучдаг юм байлээ. Тэгээд Монгол Ардын намд тухайд элсэж орж төв одоо 21 аймаг 9 дүүрэгт салбартай 20,000 гаруй гишүүнтэй энэ том холбооны наримчгийн даргын ажлыг 3 жил хэртэ хийсэндээ. Тэгээд одоо тэгэл дахиад уламжлал гэл тэр одоо юу гэдгийг олон жил гэдэг юм уу тэр хэдэн жил торомтлуулсан туршлага дээр үндэслээ дараа дараагийн олон нийтийн байгууллагуудад ямар ч хэсэг хийж байгаа ажил маань үнэлэгдэж байгаа ах ингээл явж байгаа. Ер нь та хүүхэд байхасаа ийм нийгмийн итгэх сайтай хүүхдээ юу? Олон талын оролцоо сайтай хүүхдээ юу? Хүүхэд байхад нийгмийн итгэх бол харьцангуй бага байсан санагддаг. Би 1-4 дугаар ангидаа бол Болормоо гэдэг одоо манай багш байдаг байсан. За Болормоо багш нийгмийн итгэх хүлээ сайтай бид нарыг одоо тэмцээн оролдоод нэлээд хоруулдаг. Бүжиглүүлдэг, дуулуулаад одоо урлагийн үзлэг энэтхий тэмцээн оролдоонод нэлээд оруулдаг байсан.
За 5 дугаар ангид ороод бид нар гүнзгий ангид орсон шалгалт өгөөд 5 дугаар анги математикийн гүнзгий ангид орсон. Математикийн гүнзгий анги одоо Эрдэнэ мандлах сургуулийн математикийн багш Алтан Цэцэг гэж багш маань байдаг. Багшийнхаа гар дээр бид одоо очиж байсан. Тэгээ түүнээс хойш бол олон нийтийн ажил харьцангуй бий хомигдсон гэж ойлгодог. Бид нар бол илүү цагаар математикийн хичээл үзнэ. Тэгээ хичээлд арай гайгүй байсан байл өдөө олимпиадад их ордог байсан. Олимпиадын бэлтгэл гэж нэлээдгүй байдаг байсан. Багш маань бид эдийг бие тамирын хичээлдэрж тэрээ болгоныг суулгадаг. Хичээлдэл гэж суулгадаг. За тэгээд нөгөө нэг юм академик хичээл боловсрол руу жоохон анхаарал ирэхээр урлаг өрн гэдэг юм нөгөө нэг бага ангид бид нэр судлаа бүжиглэл одоо тэмцээн урлаганд ордог гэсэн бол тэр асуудлууд бол хомигдоод ирсэн. Тэгээд 10 дугаар анги төгсөхдөө одоо бид нар чинь сагс болиолын тэмцээж тоотоо ордог. Одоо нийгмийн урлагийн үзлэгт бол манай ангийнхан маш сайн амжилттай ордог. Тэр дотор бид эдийн оролцоос төдийлөн бага л байдаг байсан да. Тэгэл гинт сэтэрсэн байна. Тэгэл одоо оюутан болол үеийнхээ залуучуудтай нийлээл одоо бусдын төлөө олон сайхан зүйлүүд зохион байгуулж өөрсдөө бусад сайхан залуучуудаар хүрээлүүлж тэр хэдтэйгээ хамтын шийдлүүд гаргаж явна гэдэг л их сайхан санагддаг байсан тухай үед. Одоо тухайлбал хүүхэд нас биеийн төрсөн эр хүн хоёрын хоорондох ялгааг та юу гэж харж байгаа? Хүүхэд байхад бол орчноосоо юу гэдэг одоо гэр бүлээсээ суралцдаг юм шиг байна. Нийгмийн идэвхтэй байд юм уу, найз төгөөтэйгээ ханддаг энэ асуудлууд бол за нас биеинд ирсэн залуучууд бол илүү одоо шинжлэх ухаанч дээрээс нь одоо юу гэдэг өөрсдөө эзэмсэн боловсрол одоо тэр амьдралыг харах философийн асуудлуудаас болоод өөрчлөгдөх юм болов уу гэж би ингэж хардаг. За одоо л үе тэнгийнхнаас ахагч нараас бас харж сурж байна. Ер нь бол альч насны одоо хүмүүс бол хин нэгнийг харж хин нэгнийг өлөөлөх гэдэг юм хин нэгэн одоо төлөөллийн одоо насны хүмүүсээс харж суралцаж ингэж байгаа юм байна л гэж би боддог. Хүүхэд байхад бол байнга бусдаас сурдаг байсан бол одоо бие биенээсээ сургаж бас бусдыг үлгэрлэн сурах ийм давхар үүрэгтэй болсон байна гэж ойлгож байгаа. Мэдээж энэ олон талын мэдлэгтэй залууг бэлтгэхэд бол эцгийн оролцоо бас маш их байсан байх л та. Таны эцэг их одоо ямар ажил хийх хүмүүс байдаг вэ? Оюутан болоод 2 дугаар курсээсээ нэг хувийн хөгжлийн номнуудыг сонирхож эхэлсэн. Клуб одоо юу гэдэг ажиллаж байгаа. Тэгээ нөө бусдад одоо бид нар ч өөрсдийнхөө манлайлалаар үлгэрлэн дуурайлах учиртай учраас тэгээд эмпати төвөөс гаргасан нэг сайхан ном байдаг. Боловсрол бол гэр бүлээс эхэлдэг гэж. Тэгээд тэр номыг уншаад би нэг зүйлийг ойлгож ирсэн. Ер нь бол хүн амьдралынхаа туршид 3 боловсрол суралцаж явд юм байна. Нэгт бол академик боловсрол. За энэ бол одоо ихтэй сургууль, ерхий боловсролын сургуулийн одоо хичээлийн програмаар сурж байна. За хоёрт бол ёс суртахуун. За гуравт бол амьдралын боловсрол гэж. За энэ хоёрт ёс суртахуун буюу амьдралын боловсрол энэ хоёрыг бол бид нар гэр бүлээсээ суралцдаг гэж ойлгодог. Миний аав ээж хоёр бол харьцангуй одоо намайг бол энэ асуудал дээр нэлээдгүй сайн сургаж чадсан хүмүүс ээ гэж би ингэж боддог. Аав ээж хоёр маань бол социализмын үед гэх юм одоо өмнө бол дахны одоо намын сангийн аж ахуй тэнд ажилладаг байсан. Сүүлд нь наашаа илгээлт аваад энэ Баянгар аймгийн бүлээний ферм, 1000 хүний бүлээний ферм гэж яддаг байсан. Энд ээж минь ягтлан хийдэг. Аав маань энд одоо инженер хийдэг ийм хүмүүс ирж ирсэн. Тэгээд хөгжлийн дараа бол бизнесийн байгууллагуудад ажилласан. Одоо суурай мэдгэл хүмүүс байж байгаа. Анхны ажлын гараа юунаас эхэлжээ? Анхны ажлын гараа одоо албан ёсны нийгэм даатгалын шимтгэлээ төлөөд явсан гэвэл одоо оюутны ах уцаагаас одоо төгсөөд гэсэн үг. За яг амьдралдаа өөрөө одоо юу гэдэг санхүү хөрөнгө одоо босгож ажлын хөлсөөрөө одоо өөртөө одоо зарцуулж өсөн эхэлсэн үеиг бол миний үеэр 7 дугаар ангиас эхэлсэн гэж би ингэж ойлгодог. Тухайн үед одоо манай аач хоёр бол харьцангуй улс дэлгүүрж ажиллаулдаг, өөрсдөө хаана гэдэг үнэтэй алтны урхаа гэдэг тэнд ус ажилладаг байсан. Амьдралын хувьд бол гайгүй боломжийн айл байлаа. Тэгээ аав маань 2001 оноос хүн дээр өвчүүлж тэгээд тухайд одоо бид нар бол тэмцэлгээний зардал ингээл түрээ ингээл явах олон асуудлууд байсан учраас 2007 дугаар ангиасаа гэдэг чинь би одоо 2002 оноос юм да 2004 5 он хүртэл бол морин дэрэг хөтлж ус зардаг байсан. Баянгар аймагта тухайн үед чинь тог одоо 24 цаг байсангүй нөгөө морин дэргэнд ус өгдөг худгууд ч усаа охоо болж байгаа. Тэгээ бид эд чинь нөгөө иргэддээ одоо юу гэдэг усаа хүртээж орлогоо олох хэвээр голын захирал явна да. Морин дэрэгтэйгээ тэгээд л голын захирал явна 10 бетанууд бариад л дээш доошоо. Дөрвөн зүгийн пошгийг одоо 10 бетанаар дүүргэнэ гэдэг бол тухайд одоо 46-аас 50 одоо асгаж зутгаснаас хамаарч одоо ингэж хийж дүүргдэг. Тэрийг бол морин дэрэг чинь бид чинь 20 минутанд л дүүргдэг байлаа шүү дээ. Асар хурдан дүүргээл буцаагаалгаа ойр гудамж руугаа орох.
дахиад дараагийн ирээсэндээ явахгүй бол энэ асуудал тэр чигээрээ л тэмцэл явж байгаа шүү дээ. Хэр явдаг гэсэн. Бид чи өдөрт нэгэн борив дээр усч одоо 800 төгрөг болдог гэсэн. Литр нь 2 төгрөг гээд. Тэгээ бид нар бол өдөрт нэг 5 удаа явбал их сайн ирээс 4000 төгрөг болвол шүү дээ. Тэгээд тэр асуудлуудаар явна. Морин дээрх хөдөлгөөл яг тухайн үед миний хувьд одоо ингээ бодоход их төсвөр хатуужил одоо суулгасан тийм ажил байж дээ гэж боддог. Зуны халуунд нь бол халаал, өвлийн үүдэнд нь бол нудраг одоо ингээд хормой нийл ус болоод нойтог хөлтүү тэгэл тэр болгон дээр ч л одоо бид нар ингэж явдаг. Тэгвэл одоо эргээд бодоход тэр бол хил дад жаргалтай хамгийн сайхан дурсамжуудын маань нэг болж үлдсэн байдаг. За дараа нь бол оюутан болоод ирээл яг эцэгчдэрээ энэ дээрээ байна бидэд морин төргөө өлгөлгөө болсон амьдрал чин дараа дээр болоод ирсэн. Одоо энэ хүүхдийн парк гэж өгдөг шүү дээ. Энд мод тарьцсан зундаа мод услгааны ажилд одоо хүмүүс авдаг байсан. Тэгээд тухайн үед л 2-10 таан бараад бид нар 7-8 хүн ажилладаг байсан. Тэгээд тэр мод усалдаг, өдрийн цайны цагаараа амардаг. Ямар ч байсан тэгээд энэ оюутан ахуйд өсөлтөө 7 дугаар ангиас хойш бол устай холбоотой бизнес хийж одоо ажил төрлөө амьдралаа залгуулсан энэ цаг хугацаа л байдгийг болов гэж боддог. Ер нь бол хөдөлмөр эрхлэж иржээ. Хөлснийхаа шороо давтыг мэдэрч эхэлжээ. Ер нь нэлээд зүтгэсэн. Одоо ч гэсэн ингээд эргээд бодож байхад тухайн үед ажил хийж одоо өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгө олох, 100 төгрөг, 10 төгрөг олох ямар хэцүү байдаг гэдгийг өөрөө мэдэрсэн учраас одоо ч гэсэн одоо энэ санхүү зохион байгуулалтын дээр ч гэсэн нэлээд хүн зөв байж чаддаг болов гэж ингэж боддог. Тэгээ ажил хийгээд сурцсан хүн бол ямар нэгэн ажил дээр хандлан зөв тогтчвол ямар ч ажилд даалгаад авсан тэр асуудал дээр хэрэг аргатайгаар шантрахгүй ямар ч яаж хийгээд ард нь гарахыг л зорж имж хичээж явдаг шүү дээ. Улаанбаатар хотод та бол мэдээж тэр олон нийтийн байгууллагууд идэвхтэй сайн ажиллаж байсан гэж үнэлэгдэж байгаа. Яг яагаад гэнтхэн Баянгөр аймагт орон нутгийн ажиллахаар болоод шийдэж ирсэн юм? Баянгөр аймагт би ч 2005 онд эндээс оюутан болж аваад тэгээ яг зуны амралтаараа ирээд байдаг, цагаан сар наадмаараа ирээд байдаг байсан. 2012 онд чинь одоо та бүхэн санаж байгаах аймгийн намын орон дээрээс чиглэл өгсөн. За одоо нийгэмдээ танигдж байгаа залуу хүн ирээд нэр дэвшээч Монгол Ардын намын одоо залуучуудын төлөөлөл болоод нэр дэвшээч гэдэг. Тэгээд залуучуудын төлөөлөл болоод нэр дэвшсэн, яг харамсалтай нь өдөрсөн. Тэндээс бол олон зүйлийг харж авсан. Энэ намын байгууллага гэдэг бол өөрөө дотор нь ажилладаг учраас бусдыг харж байгаагаар одоо юу гэдгийг ингээл нэг юм баахан амбицтай хүмүүс байдаг юм биш. Энэ намын байгууллага ямар их олон одоо гишүүд хэмжигчдийн хүч хөдөлмөрөөр тэр хүмүүсээ чин сэтгэлээр босдго юм бэ гэдэг. Энэ юу бол тухайн үед ойлгосон учраас ялагдсан ч гэсэн яаж ийгээд одоо тухайн үед миний төлөө сонгуульд явж ирсэн тухайн үед дэмжиж ирсэн намын гишүүд хэмжигчдийнхээ төлөө бие өсөөрөө цаг гаргаад ажиллах ёстой гэдэг. Энэ ойлголт сонголтыг бол хийсэн учраас Баянгөр аймагт 13 онд ирсэн. Тэгээд намын маань хамт олон бас нэлээдгүй том сэтгэл найдвар хүлээл гэж Баянгөр Сумын Монгол Ардын намын хороо гэдэг 2000 гаруй гишүүдтэй 9 үүртэй энэ том айлыг одоо өрх толгойж ажиллаач гэдэг энэ итгэлийг үзүүлсэн. Танай өөрөд ч маш шилдэг боллоо да. 2014-15 онд манай Баянгөр Сумын 3 дугаар үүр Монгол улсын одоо хэмжээнд Монгол Ардын намын улсын тэргүүний үүрүүд болсон. За 2005 онд Баянгөр Сумын маань Монгол Ардын намын хороо анхан шатны шилдэг байгууллагаас шалгарсан. Сүүлийн 3 жил бол бид шагналын болохоор нэлээдгүй байгаа. Бидний хийж байгаа ажлыг гэсэн ус багцаар дэмжиж олж харж ийн гэж харж байгаа. Таныг Ардын намын амраа эсгэлэн Ардын намын амраа гэж адлагшуулах одоо тийм юм уу нэг тийм тохиолдол байдаг уу? Асуудлууд бол нэлээд байна. Оюутан байхад бол түүчийг амраа гэж одоо хонгорын түүчээ төрөмсөө болгоор маань очилдог байсан. Тэгээ сүүлд нь бол одоо энэ аймагт ирснээс хойш намын амраа гэж одоо найз төхөдмөр хоорондоо уцаар ярьж байгаа гэж ярьдаг болж. Тэгээд яг хөө тийм гойжлохоос илүүтэй урам өгсөн, итгэл өгсөн хүмүүс бол байдаг. За сошиал ертөнцид бол бас одоо сүүлийн үеийн Twitter, Facebook-оор гараад байгаа шүү дээ. Дэлгэцийн цаанаас дэлхийн сууднууд гэж. Нэг ийм хүмүүс бол ганц нэг одоо шүүмжлийг бол эдгээр түргдэг. Тэгвэл шүүмжлийг одоо бид нарт өөрсдөө бодит шүүмжлүү, бодит босуу гэдэг асуудлуудаас хамаарч өөрсөндөө бас нягтлж өөрсдөө анхаарах асуудлуудаар бид нар анхаарна. Шүүмжлэгчд байхгүй бид нараас задгарах байдаг юм уу? Гүйлхийд өөрсдөө бие тоох дэвэрх энэ асуудлууд байж магадгүй учраас тэр хэдийдээ бас баярлагдаж шүү дээ. Тэр суудлуудаа. Нэлээд идэвхтэй ажиллах юм аа. Сошиал ертөнцид яг нэлээдгүй ажиллана. Одоо ер нь залуучуудын хэрэглээ болсон байна шүү дээ. Нэг хэсэг бол одоо юу гэдэг Twitter, Facebook-тэй хүмүүсийг ховорч юм шиг, хэрэглэдэг нь гоё юм шиг. Одоо тухайн бидний л одоо оюутан болж байгаад англи хэлтэй хүмүүс их гоё санагддаг байсан бол сүүлдээ хэрэглээ болсон шүү дээ. Тэрнтэй адилхан бол сошиал ертөнцид бол нэлээдгүй идэвхтэй байна. Бусдаагаа мэдээлэл хуваалцахаасаа илүүтэй бусдаасаа мэдээлэл сонсож нэг сайхан үг байдаг шүү дээ одоо. Мөнгөтэй нь бус мэдээлэлтэй нь баян одоо нийгэм боллоо гэж одоо тийм учраас аль болох цагийн мэдээлэлээс хоцрохгүй тулд бусдаагаа үзэл бодлоо хуваалцаж суралцаж л явна сошиалд. Бас арай л жоохон замраагүй мэдээлэлүүд энийг явуулж харагдах юм. Ер нь сошиалд бол.
бас юу ихтэйгээ одоо энэ олон мэдээлэл дотроос одоо шүүж авах гэдэг байх та тий. Тийм ерөн дээр асуудлуудаа. Тэгээд ер нь яг хөө нөр суугаад байж байгаа шүү дээ. Одоо сөрөг мэдээлэлүүд оруулдаг, эерэг сайн мэдээлэлүүд оруулдаг. Аль болох сөргүүдийн л одоо тэгэл найз зөвсөлтөн дээрээ бол блоклох, одоо лайк энэ дарагдсан байв тэрийгэ болох. Тэр мэдээлэл суугуудаа ингээл ялгаж л өөрсдөө хэрэгтэй тэр хүрээлэл бий болохыг хичээдэг шүү дээ. Гэр бүлийн амьдрал зохиосон. Гэр бүлтэй Оо за. Хоёр хүүхэдтэй бид нар одоо дөрвөлээ өнөр өтгөө айл болж байгаа. Оо за. Гэргийн маань бас манай Баянгурынх бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд Эрдэнэ мандлах сургуулийг Харбагасаа л 2005 онд төгссөн. 8 дугаар ангиасаа буюу 2003 он гэдэг чинь бид тэр одоо 13 жил үргэлжсэн байна. За хурмаа хийгээд 3 жил болж байна. Аа за. Анхны маань охин одоо 3 нас хүрэх гэж байна да. Бас бага нөхөн. Бага нөхөн. За за. Би ч одоо нэг 3 бүсгүйн дунд л эргэлж яадаг одоо юм азтай биш үү дээ. Азтай жавтай ирэх юм да тийм ээ. Таны нөхөрлөл найз нөхдийн дунд ардчлалын хүмүүс хэр олон байдаг? Ардчлал намын хүмүүс байгаа байлгүй яах вэ? Ер нь аль аль намд л одоо хоорондоо нөхөрлөдөг, найзалдаг үзэл бодлоос нэгтэй хүмүүс байна шүү дээ. За одоо Баянхонгор аймгийн ардчлал намын хувьд бол дийлэн бас бага. Үндэсний хэмжээндээ одоо нийслэл дүүргийн одоо улсын хэмжээндээ ажилладаг залуучуудын хувьд бол бид нар бол дэд хойр байдаг хүмүүс бас байна. Жишээлбэл одоо ардчлал намын улсын хурлд ардчлал намын бүлгийн одоо ажлын албан дарга дэмжиг зал одоо бид нар нэг үеийн залуучууд өөр хангаах бид нараас оюутан багтаа хоорондоо уулзалт тохирлууд ингээд явуулдаг байсан. Энэ бичлэн залуучууд болсон лээд бий. Ер нь одооний нэг залуучуудын талцрахал, намчрахал гэдэг юм дээр л хоёр тойл болчих юм да. Ер нь яг улс төрийг зүгээр харах өнцгөн л их ондоо байгаад шиг байна. Янз янзаар одоо нэгт бол залуу хүмүүс улс төр хийж болохгүй. Яагаад ийм бохир зам сонирхдаг юм бэ гэж. Зарим нь бол юу гэдгийг улс төрлөө хэтэрхий оръё гэж орхороо аль аль асуудлууд руу аль аль үзэл баримтлаас ойлгохгүй тууширж одоо хэрэлддэг, маргалддаг асуудлууд бол нэлээд байна. За энэ бол яг өмнөх одоо энэ улс төрийн намуудын төлөвшил одоо бидний дээд үеийн ах нарын бас нийгэм төгсөн буруу ойлголтууд байж магадгүй. Энэ асуудлуудыг засахын тулд л одоо бид хичээж ингэж ярилцж байгаа. За аль аль намын одоо хүмүүс бол хоорондоо суулзаж ярилцаж ойлголцдог байх хэрэгтэй юм шиг байна. За жирийн намын гишүүддээ бол миний хувьд л одоо энэ Баянгор сумын Монгол Ордын намын хорооны дарга болсноос хойш улирал тутам өөрийн хурлаа хийж болж өгөл бид нар мэдээлэл өгөхийг хүсдэг. Гишүүд дэмжигчид маань одоо юу гэдэг дээр нэг байгаа удирдлагуудаас илүү хоорондоо муудаад байгаа байхгүй юу? Ер нь ингээ анзаарч яхад тэр сум дээр тэр баг дээр тийм учраас тэр хүмүүсийн зөв мэдээлэлээр бид нар ингэж нэг байнга гэдэг зөв мэдээлэл өгч явахгүй байгаа учраас мэдээлэл тутам хүмүүс ч хоорондоо ойлголтын зөрүүтэй тэгээ хоорондоо маргадаг. Тэгэхээр аль аль намд бол би энийг л их тийм санаачлал бол одоо өрнүүлж байгаа. Тухайд 2013 онд ажиллаа авчид 2014 оны ихээр би энэ намын дэргэдэх бүх залуучуудын байгууллагууд руу санал тавьж ирсэн. Ер нь хэдүүлээр ингэж хамтарч амийнхаа одоо залуучуудаар уулзалт зөвлөгөө хийж биднээс нэг юм аль аль намынхаа өцөл сурталын санаанд танилцуулъя. Тэгэхгүй бол мэдээлэл дутмаг хүмүүс бол нэг танил талаа дагаад нэг нам руу орчдөг. Одоо бол сайн улс төрийн сонгуул болох ч байгаа бол жижиг намууд нэлээдгүй гарч ирж байна. Намын гишүүнчлээ сольж байгаа хүмүүс ч их байна. Давхар намд одоо баахан гишүүнтэй болж байгаа хүмүүс ч байна. Энэ хүмүүс чинь үзэл баримтлалыг ойлгохгүй зөвхөн таньдаг хүнээ дагаалаг нам руу орчих болох юм шиг. Энэ намын үндсэн зорилго нь юу юм? Иргэдийнхээ төлөө аймаг орныхоо хөгжлийн төлөө ямар замаар явах гэж байгаа юм бэ гэдэг асуудлуудыг судлахгүй л ороод байгааг л нэг буруу үр дүн л тэр болоод байгаа юм. Таны өөртөө баримталж яадаг зарчим. Тууштай байхыг хүсдэг. Тууштай байхыг хүсдэг. Дээрээс нь Монгол Ардын намаараа л дуусна гэсэн үг. Монгол Ардын намаараа л дуусна. Энэ олон гишүүд дэмжигчтэйгээ ихтгэл урмыг үл эцэж ивдэхгүй. Энэ асуудал байхгүй. За. Хувь хүний хувьд бол зогсолтгүй суралцахыг хүсдэг. Одоо багаар шүү дээ одоо. Баян одоо суралцсан нэг өдөр болгон одоо тийм цаг боломж ч байхгүй шүү дээ. Ямар ч байсан гарсан боломж цаг зэвсгэлөөр алиор гişin зүйлүүдэд суралцж явахыг хүсдэг. Оюутан байхад би ч одоо төрийн удирдлагаа гэдэг өссөн. Тэгээд ГТМС гэдэг маргааш компьютер техник инженерийн сургуулиуд явдаг шүү дээ. Оюутны байранд тогтоо нэг програм техник хангамжийнхаа оюутнуудаа нийлж вебсайт одоо хийж сурч байсан. Тэгээд тэргээрээ одоо таахан бидвэл Баянгор нэтгэл сайтыг хийж сонирхлоороо ажилуулдаг байлаа. Тэгээд тэр нөгөө сурж байгаа зүйлс маань сүүл рүүгээ бидний хувьд бол санхүүгийн одоо их усрах боломжууд олддог байсан. Хоёрдугаар курсээс хойш бол одоо
компьютер янзалж, форматлж дуудлагаар бид нөгөөдтэйг нийлж янзалж, вебсайт нийлж хийж, тэгээс нэг диплом бичиж энэ төр бол ингээд яваад ирэхээр сарын одоо орлого ингээд гайгүй нэмэгддэг. Одоо тэр цаг хугацаанд бол бид нар одоо эргээд бодоход ямар ч хэсэг өрөөндөө бол дөрвөлөө байдаг нийлээд нэг сарын сая төгрөгийн орлогоос бол буудах байсан санагддаг. Тэгэхээр бол их л сайн олон зүйлүүдийг л суралцгал хэрэгтэй юм шиг байна. 2011 онд сонгуулийн менежмент төвөөс улсын хэмжээний гишүүдийн 50 залуусыг бас тодруулсан байсан л да. Яг үүнд бас таны нэр багцсан байсан. Том амжилт юм шүү. Тий, баярлалаа. 2011 оны 10 сарын дундуур байхаа сонгуулийн менежмент төвөөс ярьж байна. Тэгээ бид нар нэг онлайн санал асуулга одоо явуулж энэ цаг үеийн одоо нийгэмд одоо идэвхтэй ажиллаж байгаа 50 залуу улс төрчдийг шалгаруулах юм аа. Энэ санал асуулганд одоо таны нэрийг оруулсан. Та одоо тийш орж танилцаарай гэдэг. Ийм нэг утсаар ирсэн мэдээ ирж байсан. Тэгээд тэр нэг 21 хоногийн туршид байхаа үндэсний хэмжээний сайтуудаар одоо санал асуулга нээлттэй явагдаж сүүлд нь бас нэг 9 сонин 5 телевизийн одоо өдөртөх ажилтнууд нийлж тэр хэдээсээ бас байрыг нийцлүүлсэн ийм нэг шалгуулалт болсон. Тэгээд тэрэн дээр зулж одоо оюутны байгууллага, залуучуудын байгууллагад ажилладаг ус учраас харьцангуй тухайн оюун залуучууд нас сошиал хэрэглэгч таньдаг байсан байх гэж ингэж ойлгодог. Тэгээд тэр 50 дотор одоо зарим нэг улс төрийн одоо багш нартайгаа хамт зүтгэдэг найзуудтайгаа ингэж орж байсан. 24-т орж байсан. Тухайн үед ч одоо манай Баянгор аймгаас надаас гадна 2 хүн орсон байсан. Одоо энэ Баянгор хөгжлийн төлөө сангийн тэргүүн хийгээд байгаа жип сервис ингэж ярьдаг мөнх эрдэнэ. За одоо аймгийн нутгийн зөвлөлийн дараагаар саяхан сонгогдлоо алтан багна гэж энэ хүмүүсээс нэг нутгаас бид гурав орсон байсан юм да. Бас сайхан бахархалын нэг бодломж хийж өгөх орон зэрэг юм да тийм ээ. Тий, ер нь тэгээд нэг юм хүмүүс тодруулаад шагнаад бусдын итгэл байна гэдэг үтгэл асар том хариуцлага нэмэгдээд ирдэг юм байлээ л дээ. Энэ ажлаас гадна тань хувийн бизнес байна уу? Хувийн бизнес байна. Бидэд оюутан байхдаа Golden Beat гэж мэдээлэл компани байгуулж ирсэн. За энэ маань 14 онд Сүхбаатар дүүргийн шилдэг татвар төлөгч 40 компани нэгээр тодорсон биднээс нөлөөдгөө нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ингэж явдаг. За тэр байгууллага дээр одоо бол хувь хэмжээний амт бол юм байхгүй. Дөрөв дөрөв наашаа шилжсэн учраас бид нар бол аль болох одоо өөртөө хогдлох шиг одоо юм тавлаа авах гэсэн. За Баянгор аймагтаа бол бас нэг жижиг хэвлэлийн одоо газар ажиллаж байгаа. Одоо та бүхэн гадралж магадгүй эко хэвлэл гэдэг нэг улдаасан хэвлэл одоо ус жижиг хэвлэлүүд явуулдаг. Энийг бол одоо манай эхнэр маань хариуцаад явдаг. Тэг яг нэг шинэ юм болохоор бидний хувьд бол алдаж онж байгаа зүйлүүд бол эко хэвлэлүүд бол байгаа. Сүүлийн 2 сар хэртээ бидэд ажилласан нөгөө. Одоо энэ 7 хоногт амжилт зүйл ажиллагаа чигтрээд явах байх. Таны үед ч юм даа өөрийг нэг хамгийн их чамлж байсан юм чи бас өөртөө их хамгийн тийм омшиж илүү хийжээс. Би саяхан хэд хоногийн юм хот яваад ирлээ. Хот руу явж байгаа замдаа их тийм гутрлаа. Тэр өдөр ээж маань би энэ муу түргэн дээр дуудагдаад. Тэгээ түргэн дээр битээр очиод манай эхнэр энэ төр бүгд байсан л да. Тэгээ нөгөө шинжилгээнийх нь дээжийг аваад би хоош нэг амбулатор руу яваад. Тэгээ амбулатор дээр очиод ээжийнхээ регистрийг гэхэд бид нар ч асар олон зүйлд суралцаад байдаг. Ээжийнхээ регистрийг хийж ирмэдэг юм шүү дээ. Тэгээд ээж маань би энэ гайгүй болсон л да одоо ч гайгүй байгаа имчилгээ хийлгэж байна. Тэгээ ийшээ би зүгээр хот руу яралтай ажиллаар явж байхдаа замдаа өртөө хутарч байлаа. Бидний төлөө одоо явж байгаа энэ нэг сэтгэлтэй хүмүүсийнхаа одоо бид нар ингээд нэг хонг одоо ингээд хөвтгөл бичгөөрөмд нь олдохгүй байхад эцэгийнхээ регистрийн дугаарыг мэдэхгүй байна гэдэг бол ямар тийм одоо эмгэнэл вэ гэж одоо над шиг олон залууч тийм одоо залуучууд тийм олон биш байх. Гэхдээ хэрвээ ийм зүйл байгаа бол бид нар бас зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэд яралтай тэр асуудлууд болоход ижээ авдан зориулсан одоо эрүүл мэндийн асуудлуудад өвдөхөд үед юм уу зориулсан хоримтлал бидний хувьд бас байдгүй юм байна. Тэр асуудлуудыг бол бас анхаарч өөртөө сайн авсаа. Тэгээд одоо бол энэ батлагаад багш засахгүй гэж бодож байгаа. Ойрын хугацаанд бол хамгийн их шаналсан зүйл энэ л байлаа да. За омогшил. Омогшил бол их тийм жижиг баг гэхээс илүү тухайн цаг хугацаанаасаа болж их омгшдаг шүү дээ. Тэгээд одоо оюутан байхад бол би даалтааныг өгчөөд яг хугацаанд нь тэгээд бүрэн оноогоо авчгаад оюутны байр руу алхаж явах их гоё. Тэгээд нөгөө тухайн бэлдаа шалгаж авсан багш одоо их сайн байна гэж урмын өвөнтөр өгөхөл нойргоо онж ирэл бид хийж байгаа шүү дээ. Тэгээд мэрэгжлийнхаа тэмцээн оролдоонд орж бас амжилт гаргах их сайхан байдаг. Одоо энэ мэрэгжлийн маань эзэн болж байна гэж 3 дугаар курст байхдаа төрийн удирдлагын одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 сургуулийн дунд
тэмцээн болж ирсэн мэрэгжлийн тэрэн дээр би шилдэг илтгэгч болж багаараа өдөр төрүүлж байлаа. Тэгэхэд их гоёос одоо сургууль дээр их захирлууд хүлээж байгаа нэгнэрт. За сүүлд нь ажил дээр гарчгаад 2009 онд одоо нийт хурлаг парламентын тэмдэглэлээр жоох хичээлж эхэлсэн тэр үед. Тэгээ 2009 онд Монгол хүн Монголын баялагийг бүтээн гэж нэлтгэлээр би одоо үндэсний хэмжээний илтгэгч болж байсан. Тэгэхэд их баярлж байлаа. За хамгийн одоо ойрын хувь амьдрал дээр бол анх одоо гал голомтой бадрахад их сайхан байсан. Хамгийн том охиноо төрөхөд илүү их баярлсан. Болох мэдрэмж ямар? Болох мэдрэмж их гинти юм байлаа шүү дээ. Манай ихнэр аймагт төрсөн. Тэгээд одоо эрүүл мэндийн салбарын ажил албан хаагчдад итгээл одоо гадаа хүлээгээл сууж байгаа. Тэгээд түрхэн зөөрөн мүлчиж. Тэгсэн чинь ээж уцаарайлгүйгээд ирсэн. Тэгээд юу гэж мэдээгэл авсан ихнэр маань 3,700 охинтой боллоо гэж хэлсэн. Тэгэл тийм үү гинти нэг юм жоохон нойрмөлцөж байсан. Тэр үед тийм гоё мэдээ сонсно гэдэг бол тэгээд тухайн үед бол хэсэгтэл одоо огшиж нулимсгой хожиж одоо дугуй суудаг юм байлээ. Тэр их гоё байсан. Тэгээ хоёр дахь охиндоо бол төрөхөд бас их баярлсан. Тэгтээ нөгөө анхны юм шиг одоо эзэж тэгж айхтар нэг ихний удаа шиг шоконд ороогүй шүү дээ. Тий. Аз жаргалын шоконд орно гэдэг чих сони юм байлээ шүү дээ. Хоёр дахь дээр бол зуршлагтай нөгөө памперсын юуг нь бэлгэлээ, хоолундын ягуулээ тэр нөгөө асуудлууд дээр анхаарч явж байгаа л тэгэл өссөн минь төрхтөн л баярлж байна. Гэр бүлийн цаг зав ер нь хэр их гаргаж чадчих вэ? Гэр бүлийнхаа хэдтэй бол аль болох л ойр байхыг хичээдэг. Ер нь нэг зарчим ажиллах үедээ бол ажилласан юм шиг ажиллаад амрах үедээ бол амарсан юм шиг амрах хэрэгтэй. Тэгж ойлгодог. Гэр бүлийнхэнтэй бол цаг гаргахыг хичээдэг. Таны ойрын төлөвлөсөн байвал мөн хитийн зарим ойрын асуудлууд ямар тач одоо хариуцж байгаа Баянгур сумынхаа Монгол Ордын намын хороог шат чадны сонгуульд ямарч байсан иргэдүүн авахт нь өөрийнхөө одоо нөхөйл одоо нөөц боломж олцоогоор баг хамт олонтойгоо хамтарч зүтгэх тийм бодол байна. За хитийн төлөлт бол хувь одоо гэр бүлийн хувьд бол бизнесээ бас чиглүүлээд ингээд нэг айтаахан болгох. Сая үед рүү ярьлаа тэр нэг ижээ аавтайгаа холбоотой асуудлууд дээр бол одоо ер нь бол гэр бүлийнхнаагаач тэр аав ээжээгээч тэр ах дүүсээч тэр нэг тийм сэтгэл амар ундах тэр орчныг л бүрдүүлэх асуудлууд байт юм байна. Өвчнгөө бол хүн сэтгэл амар унддаг юм байна. Өөр хүүхэд нь асуудал эрэг төв гарахгүй сэтгэл амар унддаг юм байна. Яг ингээд нэг энгийн үг хэрнээ ер нь агуулгаараа бол цаанаа ингээд харахад бол асар олон зүйлүүд эрэг зүв байж энэ асуудлыг шийдэгдэх юм. Тийм учраас энэ зүйл рүү тэмүүлэндээ таны хэлэх дуртай. Хэлэх дуртай үг би оюутан байхдаа нэг ийм үг сурсан юм даа. Манай найз болохоор би хэлсэн л гэдэг. Би болохоор өөрөө хэлсэн болов гэж бодоод байдаг. Хөдөлмөр амжилт хоёр хүн холбоотой гэж би хэлэх дуртай. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн урлагийг хүлээж авсан танд ажлын амжилт хүсээрэй. За баярлалаа. Танаа хамтламж өгсөн амжилт хүсье. Миний нэрийн хуудас бол хонгор нутаг мөн лээ.